За сайн байцгаана уу? За уншлага сонсох өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн уншлагаар тодорхойгүй байгаа ажил яаж шийдэгдэх вэ гэсэн. За ийм уншлага унших гэж байна. За сонголтын 3 карт тавьсан байна. За та зөв сонголтоо хийгээрэй. За сонгосон баг тийм ээ. За дараагийн хэсгээс өөрийнхөө сонгосон картны уншлагыг хүлээн авч сонсоорой. За 1-р групп. Тодорхойгүй байгаа ажил яаж шийдэгдэх вэ? За анатага кимэдэ кудасай гэсэн энэ картыг сонгосон тий. За энэ картн дээр. За хамгийн сүүлд энэ бас мессеж карт байна тий. Тэгэхээр энийг хамгийн сүүлд одоо хүргэж өгөө. Тийм сонголтын картын учрыг. За энэ одоогийн хөзрүүдээс яг юу хэлэх юм бэ? За одоогийн байгаа ажилч нь бол тийм шийдэгдэхгүй байгаа тэр ажил бол дотоод өөрчлөлт, шалгалт, одоо энэ дотоод өөрчлөлт, шалгалт, жажмент хөзрөөр нөхцөл байдал шинжлэгдэж байгааг үнэн худал, шудраг одоо юу гэдэг шудраг үнэн худал юм ер нь нэг тийм ил тод болж гарч ирэх гээд байгааг хэлэх гээд байгаа. Шинжлэгдэж байна гэж. Яг одоогийн таны нөхцөлд болохоор яг юу гэж хэлэх гээд байна гэхээр тий одоо ингээд буруу зөвийг нь одоо ингээд дэнсэлж шүүж дүгнэхээсээ илүү бодит яг байгаа байдлын одоо үннийг нь олж харах. Үнэн байгаа байдлаа мэдрэх гэсэн үг. Өмнө нь ойлгомжгүй байсан үнэн одоо ил тод болж гарч ирэх гээд байна гэж. Өөрөө болохоор миний одоо яг нэг хүсэж хүлээж байгаа яг нэг одоо юу гэх юм ажил байр суурь хизээ өөрчлөх юм бол яах юм бол гэд ингээд хүлээгээд байдаг. Гэтэл энэ нь те одоо бодож төсөөлснөөс чинь арай өөр төрлийн яг гэвэл энэ хараа 3 сууц гэдэг энэ үзэр дээр таны хүсэж байгаа одоо юу ирэхгүй байгаа байхгүй юу? Та баярлах одоо тийм хариу шийдвэр ирэхгүй байх гэж хэлэх гээд байгаа байхгүй. Таны бодсон, төсөөлсөн, хүссэн хүлээлтээс арай өөр шийдвэр ирэх гээд байгааг. Тэгээд үнэн нь ил болохыг. Тэрэнд хэн нөлөөлөөд яагаад чиний одоо нөгөө хүсэж байгаа хүсэл биелэхгүй байгаа вэ гэдгийг үннийг нь одоо олж мэдэх гээд байна гэсэн үг. Тэгэхээр тэр үнэн, тэр зөв, энэ худлаа, энэ буруу, тэр тэгжилсэн, энэ ингэсэн гэхээсээ илүү бодит үннийг нь олж хараач гэж хэлэх гээд. Бодит үнэн магадгүй энэ дээр байгаа энэ нэг хүнтэй холбоотой байж болох юм. Энэ дээр нэрээ wealthy man гэд нэлээд эрх мэдэл бүхий нэлээд одоо нөгөө бас нэг царай зүсийн нараад нэлээд жоох энэ зэвүүн гарга байхгүй. Зэвүүн хүн нэлээд байр суурьтай, хүүтэн тэгээд өөрийн гэсэн одоо нэг юм бодлоготой. За нэг жоох ингээд нэг цаагаараа хүмүүсийг ингээд нэг зохицуулаад энэ бол удирдлага хүний бас босс хүний тэгээ магадгүй таны одоо энэ хүсэж хүлээгээд байгаа амьдрал чинь шийдвэр гаргах төвшний хүн байгаад байгаа. Тэгэхээр энэ хүнтэй нэлээд хамааралтай таны хүсэж байгаа юмны шийдвэр. There is no guarantee гэж байгаа. Энэ бол тэнд бол баталгаа байхгүй гэж хэлээд байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ хүн нэлээд тийм одоо таны тэр нэг гарах гээд байгаа хүсээд байгаа шийдвэрүүд дээр одоо нөлөөлөд байгаад байгаа хүн чинь энд байна. Тэгээд тэр хүний бодол, санаа, сэтгэл одоо юу гэдгийг тэр таныг харж байгаа онцөг юм бүхэн бодож байгаагаас чинь жоохон өөр байх магадaltaй шүү гэж хэлэх гээд байгаа байхгүй энэ дэр.
бодож байгаагаас ч өөрөө хамгаалалтаа шүү. Юмны үннийг нь олж хараарай гэд. Тэр тэгж хэлсэн энэ ингэсэнд одоо тэр зөв энэ буруу гэж шүүж идэг цаг үл ерөөсөө биш ээ. Бодит үннийг нь олж харал гэж хэлэх гээд байна. За тэгэхээр та энд нэлээд тийм гомдолтой явж байгаа байхгүй юу? Таны хүсэж байгаа шийдвэр ирэх гээд байгаа болохоор та гомдолтой тийм. Магадгүй үннийг олж мэдснээр гомдолтой болох байх. Танд дүүрсгээд өөрийг чинь өөдөн татах газар тийм ажил дээр аваачих гад ийм шийдвэр гаргах гад тэгээд ингэж ийн гэсэн үний бодит нүүр царайнд гарч ир та тэр хүнд гомдох юм. Жаахан онцгой юм тийм ээ. Эцсийн энэ болохоор яаж ийн эцсийн энерги нь. Эцсийн ч байх үү энэ сүүлийн энэ дээр байгаа энэ картын Ace of Cups картаар юу хэлэх гээд байна гэхээр танд хүлээлтээс чинь өөр шин ажил. Таны дурлаад хийх өөрөө чин сэтгэлээсээ дурлаж хийх маягийн арай өөр юм орж ирэх. Магадлал, хандлага маш илүү байна. Хүмүүсийн хандлага зөөлрж ирнэ, яриа нэвлэрж ирнэ. Шинэ хамтын ажиллагаа өөрийнхөө нэг дуртай баг хамт олонтой гэх юм уу таныг ойлгох арай жоохон сэтгэлээсээ хандах баг хамт олонтой болгоч гэдэг юм уу. За тийм төрлийн шинэ боломж энэ боломж ажлын байр суурь өөр боломжийг илэрхийлээд байгаа юм Page of Pentacles-аар. За тэгэхээр танд болохоор таны бодож исэн санаж исэн хүсэж исэн тэр нэг хүний тэгж ингэж хэлж амласан юмны үнэн бодит нүүр царай олж хараад дараа нь харин танд арай өөр боломж тэрийг нь арай өөр сэтгэл сайтай хүмүүстэй ч юм уу арай өөр за нэг ийм төрлийн өөрчлөлт ирээд байна гэсэн таны тэр шийдвэр дээр бол ингэж гарч ирэх гээд байна. За to help you discover your true potential гэсэн тийм. Энэ үзэр энэ нэг урсгал, энэ нэг ажлын энэ нэг байдал өөрт чинь тийм ээ өөрт чинь чамайг аль зүг рүү, аль чиглэл рүү явах нь зөв бэ гэдгийг ойлгуулах алхам түлхэц болно гэж. Тэгэхээр ийм тохиолдсноор таны нэг хүсээгүй хүлээн авалт энд нэг ийм болсноор таныг хайчих ёстой хүн бэ? Энд байх ёстой хүн үгүй юу? Өөр яах ёстой юм бэ гэдгийг шийдэхээс өөр аргагүй түлхэц болж орж ирнэ гэж хэлээд байгаа байхгүй юу? За тэгээд Анатага Кимэдэг кодасай. Энэ дээр бол чи шийдвэр гаргах хүннэ гэж одоо л шийдэх цаг нь шүү гэж хэлэх гээд байна. За тэгэхээр энэ картаар бол сая хийлсэн тийм ээ. Энэ нь бол муу юм болж байна гэсэн үг шээ. Таныг хаана байх ёстой, юу хийх ёстой, байгаа газар чинь зөв үү буруу юу гэдгийг боддоор харах боломжийг олгож байна гэсэн үг. Энэ бол нэгсэндээ боломж шүү. За. Тэгэхээр илүү юу гэх юм? Ашигтай хувилбар гэж ойлгож болохоор юм байна. Яг гэвэл энд танд арай өөр нөхцөл байдал ирж байгаа байхгүй. Энэ хамгийн чухал үзэр. Таныг ойлгох, та тэнд дураараа, та тэнд гоё сэтгэлээрээ ажиллаж болох өөр ажлын нөхцөл, өөр байр суурь. Энд нэг магадгүй нэг тушаал өсөн дэвшин гэл ингээл байгаа л өчнөө хэдэн жил ч юм уу хэдэн сар ч юм уу хин нэгэнд ингээл хүлээгээд ийсэн тэр чинь магадгүй жоохон тиймэрхүү тал руугаа шийдвэр гарах гэдэг байж магадгүй юм байна. Тэгэхдээ энэ нь өөрөө танд илүү боломж ирэх гээд байна гэсэн үг. Өөрийнхөө илүү үн цэнийг мэдэрч чадах, өөрийг чинь илүү үнэлж дүгнэх газар очно гэсэн үг шүү. За одоо энэ үзрийн төгсгөлийн энэ таны сонголтын картыг хүргэе. За та өөрөө шийдвэрээ гарга гинэ. Сонголтоо өөрөө хий. Өөртөө эрх чөлөөг өгөх үед энерги чинь тэлэгддэг. Энд одоо нэг тийм амар аз жаргалтай эрх чөлөөтэй болсон хүн байгаад байгаа зү тий.
За хэрв одоо нөгөө дуртай юмаа хийгээгүй хүн хин нэгний удирдлага заавар зарчим хин нэгний гордож ч юм уу одоо ингээд тушаал гордож ч юм уу одоо ингээд ажилдаг хүнд нөгөө эрхчлөө гэж байхгүй шүү дээ ер нь бол. Тэгэхээр хэрв та энэ ажлаа хийгээд ядраад байгаа бол өөрийгөө чөлөөл гэсэн үг. Тэгэхээр чин сэтгэлээсээ зүрх сэтгэл чинь яг юу хүсэж байна? Өөрийгөө чөлөөлөөд дуртай өөр юм хийгээд таныг мэддэг хүмүүс дотор явахыг хүсэж байна уу? Эсвэл эндээс нэг жаахан энэ видео ямар сонд нэг жаахан зэвүүн гар гэж хэлдэг. Энэ нэг одоо нэг хэдэн сар хэдэн жил хэдэн өдөр ч юм уу ингээд хүлээгээл хараал одоо ингээд тэгээд таны хүссэн юм гэдгүү нэг жаахан тийм газраас өөрийгөө чөлөөлөөд эрх чөлөөтэй амьсгалаад өөрийнхөө дуртай ямыг хийх үү гэдэг дээр яг энэ карт ч гэсэн одоо таны шийдвэр гаргах цаг чинь шүү гэж хэлэх гээд байгаа. За тэгэхээр өмнөх картуудыг хүлээлт, бусдаар гаргах гэдэг шийдвэр. Энэ нь өөрөө сэтгэлийн шарах. За тэгээд тодорхойгүй байдал тийм дээрээс no guarantee гэж. Одоо тэгэхээр өөр хүн таны амьдралыг, өөр хүн таны ажлыг шийдэхээс илүү чи өөрөө ямар амьдрал, ямар ажил, ямар хандлага хүсэж байгаагаа шийдэх цаг нь болсон гэдэг. Та бас нэг юм бодоод байгаа бол таа тийм ээ. Би л хичээвэл болно. Би л ойлгох ёстой, би л тэгэх ёстой гэдэг өөрийгөө нэг хүчлээд исэн гэсэн үг. Би хичээж яхад гүш зөв газараа бол хүн тэртээ дэрнгөө ер нь өөрийнхөө байх ёстой газараа олчвол хүн тэгж хичээх шаардлагагүй байдаг. Хичээгэлээвэл би амжилтанд хүрнэ, хичээгэлээвэл намайг үнэлнэ гэж бодхоос илүү чи зөв газараа байх ёстой газараа байвал чи тэгж хичээсэн хичээгээгүй амжилтанд хүрнэ гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? За тийм болохоор хүчээр өөрийгөө бариад хэрэггүй. Өөрийнхөө зүрх сэтгэл чинь өөрөө чинь дотроос чинь хаана байвал 50 аз жаргалтай байна гэдэг дээр одоо нөгөө сонголт шийдвэрээ гаргах цаг нь болчиход байна гэж хэлэх гээд байгаа юм байна. Нэг хэдэн хөзрүүд маань. За тэгэхээр таны хувьд нэлээд чухал цаг үе бололтой шүү, тий. За тэгээд энэ группийн уншлагыг сонсож хүлээж авсан танд баярлалаа. За уншлага нь таарсан, таалагдсан байгаасай гэж хүсье. За амжилт хүсье. За баярлалаа. За одоо 2 дугаар групп кодо сүрү токи дэс гинэ. За таныг одоо нөх үйлдэл авах цаг гинэ. Үйлдэл авах цаг хугацаа чинь болчлоо гэж хэлэх гээд байгаа юм байна. За яагаад юу хэлэх гээд байна? Энэ картнууд тодорхойгүй байгаа ажилд яаж шийдэгдэх вэ гэдэг. За таны энэ бол ерөөсө гарцаагүй өөрчлөлт ирж байгаа цаг үе. За энэ to push you out of your comfort zone гэн. Өөрийг чинь comfort zone-оос чинь түлхэж гаргаж байна. Одоо таныг энэ тийм ерөөсө үйлдэл хийж өгөхгүй юм аа гэдэг одоо өстой. Өшгөлж гарах гэдэг байна л гэсэн үг шүү. Хизээ болохоор хөдлөх юм бэ гэд. За энэ ажлын нөхцөл бол өөрийг чинь хуучин аюулгүй бүсээсээ гаргах гэж байна. Өөрөөр хэлбэл энэ хэвээр үргэлжилнэ гэхээс илүү юу гэх чинь шин алхам хийх энерги. Комфорт зоноос чинь гаргая гэдэг. Дандаа ингээд энэ чигээрээ байгаад иж болохгүй гэдэг. Юмд өөрчлөлт хэрэгтэй гэж хэлэх гэдэг. За тэр нь юугаар ирэх гээд байна гэхээр мессеж картаар танд имэйлээр, утсаар, албан мэдээлэлээр эсвэл тийм ямар нэгэн хүлээж исэн юмны чинь шийдвэр ирэх гээд байна л та. Ингээд. За тэгэхээр хүлээж байгаа хариу
мессеж, мэдэгдэл, шийдвэр өөр юу гэдэг юм? Гэрээ гэх мэт. За тийм юмтай холбоотой танд мэйл мессеж ингээ мэдэгдэл ирнэ л гэсэн үг. За энэ өдөр юу хэлэх гээд байна гэхээр өөрийгөө нэг би жоохон дутуу байсан уу? Яг нэг сэтгэлд хүртлээ, санаанд хүртлээ хийлж чадсангүй жоохон би алдаа гаргачихуу даа гэдэг. Жоох өөрийгөө буруутгаж ийсэн байж магадгүй гэж хэлэх гээд байна энэ картууд тий. Гэхдээ энэ асуудал бол зөвхөн чамаас хамаарахгүй гэж. Өөрийгөө буруутгах хэрэггүй гэдэг талаас нь хэлэх гээд байна. Хэрвээ алдаа гаргацсан, за би ингэж буруу алдаа гаргацсан юм чи одоо тэр бүтэхгүй байхаж гэдэг юм уу гэхээс илүү тэр алдаанаас суралцаа таныг цаашаага ингэж явах ёстой гэдэг. Урагшаага яваарай, тэр алдаатайгаа зууралдаад байгаа дэж болохгүй шүү. Алдаа гэд мэдгэсэн бол ахиж хүн алдаа гаргахгүй шүү дээ гэдэг талаас нь хэлэх гээд байгаа юм байна л та. За expect to settle. Эцэстээ бол таны алдаа гаргасан гэж бодож байгаа энэ бүхэн чинь тийм юу гэх юм? Байдал намжина гэсэн үг. Маргаантай ойлгомжгүй байсан зүйлүүд чинь одоо шийдэгдэж энэ нэг шийдвэр ирэх гээд байна л да танд. Тэгэхээр settle гэдгээр болохоор таны жаахан хүсснээр биш одоо бодит нөхцөлтөөгөө эвлэрхээс өөр аргагүй төрлийн шийдвэр ирэх гээд байна шүү гэж хэлэх гээд байна. Та энд алдаа гаргацсан. Тэгэхдээ бас жаахан гайгүй яачих ч болов гэж жишээний юм бодож исэн бол за жаахан үгүй нэ тийм гайгүй майгүй юм бол бас байхгүй байх гэж магадгүй шүү гэж хэлэх гээд байгаа юм байна. Тэгэхээр бодит байдалтайгаа одоо нэг эвлэрэх тухай саналыг хэлээд байгаа юм байна. За Knight of Swords энэ нь өөрөө таныг айгүй жоохон зовоосон байгаа л та мэдээж энд би алдаа гаргачлаа би одоо энэ асуудал яаж шийдэгдэх вэ гэж хүлээж бодож байгаа юм бол мэдээж одоо 10 сэлэм зоолгоцсон юм шиг энэ цаг хугацаагийн шийдвэрийг гартал бас жоохон их л хэцүү байсан байж таараа тийм. За тэгэхээр энэ бол маш тийм юу байдлаар Knight of Swords үзрүүрийг хэлэх гээд байна гэхээр маш хурдан гинтийн байдлаар танд энэ шийдвэрүүд эсвэл хэн нэгэн маш шууд орж ирээл одоо танд ингэж хэлнэ гэсэн үг. Асуудал бол тэгээд удаан сунжраад байхгүй шийдвэр гаргах цаг нь бол одоо бүр за нэг жоохон тиймч одоо юу гэх юм тиймч хурдан шийдвэр гарахгүй байхтаа гэд ингэж бодож исэн чинь маш хурдан шийдвэр гаргаад маш хурдан одоо энэ яах гэсэн үг байхгүй юу? Хариу мессеж шийдвэр юмнууд нь ирнэ гэсэн үг. Асуудал бол тэгж сунжраад байхааргүй байна л гэж хэлэх гээд. За энэ дээр Four of Swords гэдэг нь болохоор уул нь бол жоохон төр завсралт авах, төр амралт авахыг хэлээд байгаа юм. Та магадгүй ийм шийдвэр гарснаас хойш төр ийм амралт завсар авах гэдэг шиг байна. Гинт ийм шийдвэрүүд бол хурдан гарна. Тэрний дараа та хэсэг одоо амралтын байдалтай болно гэсэн үг. Танд бол одоо нэгсэнд хангалттай бодох хугацаа, яг би хаана нь юугаа алдчих, хаана за яг яав ийв гэд бүгдийг бодох ч юм уу, эргүүлж ингэж яах одоо хангалттай цаг хугацаа бол танд дараа нь олдохоор болоод байна гэсэн үг болох гээд байна. За тэгэхээр энэ 10-ын сэлэм гэдэг хөзөр маань бас ерөнхийдөө одоо нэг цикл дуусч байгааг илэрхийлдэг байхгүй. 10-ын сэлмээр хүнд хэцүү цаг үе дууслаа гэсэн үг. Хуучин хэлбрээрээ бол үргэлжлэхгүй. Дандаа бас ингэж байгаад байхгүй. Одоо ингэж дуусаж байна гэж хэлээд байгаа байхгүй юу? За чи тэгэхээр энийг эцэст нь юу гэж хүлээж авах вэ гэхээр яг энэ цаг үед өөрт чинь нэлээд хүнд байх байхаа. Тэгэхдээ дараа нь юу гэж хүлээж авна гэж.
ингэл ёстой байжээ гэж. Энэ цаг үед ийм юм болох л ёстой байжээ. Бүр дараа нь өгнө гэж тэгсэн ч дээрвэсэн гэж. Тэгэхгүй бол ингээд нөгөө сунжраад байвал айгүй юм ер нь их зовлонтой байдаг штэ тийм юм шийдэгдэхгүй. Нэг шийдэгдчихвэл за ингээд хүн нөгөө нөхцөл байдалтайгаа эвлэрхээс өөр аргагүй болдсон штэ тийм. За тэгэхээр тийм төрлийн. За тэгэхээр нэлээд тийм одоо за ер нь өөрийгөө буруутгаж гин өөрөө бас их зовж зүдрээд ах шиг байна. Тэгэхээр энэ нэг юмны шийдвэрийг хүлээгээд байгаа хүмүүс одоо таны шийдвэр бол тун удахгүй ирэх нэ, маш урттайгаар орж ирэх нэ. Тэрний дараа бол та нэг хэсэг амралт авах нэ гэсэн одоо ийм төрлийн энерги орж ирж байна гэсэн үг. Тэгэхээр бүх картууд нь одоо нийлээд юу гэд хэлгээд байна гэхээр таныг одоогийн энэ байсан чинь алдаа гаргасан бол таныг өөр орчинд шин төвшин өөр газар руу таныг түлхэж байна гэсэн үг. Энд байх ёстой газар бас биш байгаад байна гэсэн үг. За тийм болохоор та нөгөө үйл хөдлөл аваад хөдлөх цаг чинь ирцээ гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Алхам хийх үе иржээ гэж. За хүзрийг ерөнхийдөө хэлэхэд та бүх зүйлийг урьдчилан мэдэх шаардлагагүй. Эхний алхмаа хийгээд бүх зүйл хэрхэн өрнөхийг нь хараарай гэнэ. Таны зам юу харуулна? Та түүнийг хийж чадна гэсэн. Та бол бэлэн болсон байна гэсэн. За тэгээд уучин цикл дууслаа. Тодорхойгүй байдал тодорхой болж байна. Тэ? Нэг талдаа сэтгэлийн дарамт арилж байна. За ингэх ёстой байж. Цаг хугацааны юм л байж гисэн. Танд тийм тайвшрал ирж байна л да. За ингээд эхлээд алах үйлдэл хий. Дараагийн зам нь өөрөө нэгднэ гэж хэлэх гээд байгаа юм байна. За тэгэхээр таны бодож байгаа асуудал бол иймэрхүү байдлаар шийдэгдэх нэ асуудал юм уу, ажил юм уу, тийм ээ? Ийм байдлаар шийдэгдэх нэ. Тэгэхээр таныг бас ингэнэ. Нэгсэн хариу хүлээгээд суугаад өөрийгөө ингэ зовоогоод байх ш. Өөрийнхөө зүгээс бас үйлдэл хийж болно гэж хэлээд байгаа байхгүй юу? Энэ дээр ч өөрийнхөө зүгээс үйлдэл бас хийж болно. Тэгээ өөрийг чинь бол аль хэзээний бэлэн болсон, бэлэн байна штэ гэж хэлэх гээд байгаа юм байна. За ингээд 2 дугаар групп сонссон танд баярлалаа. Амжилт хүсье. За 3 дугаар групп. Энэ картыг сонгосон хүмүүсийн уншлага эхлэе. Тодорхойгүй байгаа ажил яаж шийдэгдэх вэ гэдэг байгаа шүү дээ. Тодорхойгүй байгаа ажил. За 3 дугаар группийнхан бол эхний 2 группаас шал өөр төрлийн энерги гарч ирж байгаа. Урт хугацаанд илүү ашигтай байх төрлийн энерги шүү таны бодож байгаа ажил. Яг одоо тийм ашигтай ч юм уу байдалтай байхгүй байгаа гэж магадгүй. Гэхдээ бол урт хугацаанд зөв чиглэл рүүгээ, зөв зам руугаа орж байгаа энерги. За энэ хөдөр тийм. To help you walk toward uncharted paths. За чамайг урд нь явж байгаагүй зам руу хөтлөж байна. Энэ ажлын тодорхойгүй байдал саад биш. Таныг чиглэлээ өөрчлөх, замаа өөрчлөхийг дохио болж ингэнэ. Тэ? Ер нь манай 3 групп гуруула нэг тийм өөрчлөлт байгаад тах юм.
Энэ зам чинь яг одоо ингэж явж байгаад одоо болж ийн бүтчих гэхгүй бас их сонирн байгаад байна. Энэ одоо юм ингэж их өөрчлөгдөж байгаа байхдаа ажил төрлийн тухайд ч бай, янз янзын шийдвэрийн тухайд ч бай. Бас их гайхмаар одоо өөрөө би уншлага уншиж байгаа би гайхачлаа бүр. Дандаа ер нь өмнө байснаасаа өөрчлөгдөд байгаа байхгүй юу. Тэгээ бүр заримыг нь хүчээр түлхээд гаргаж ийн. Заримыг нь хөдөлтөө бүртлэхгүй асуудал тохиолдоод гарахаас өөр аргагүй байдалд оруулж ирж ийн. Их тийм сонин энергиуд орж ирээд байхаар бүр өөрөө бүр энэ уншлага уншиж байгаад бүр айгу гайхаад энэ ямар цаг үе нь болчоод хүмүүс ингэтлээ их өөрчлөлтөнд ороод байгаа юм болоо гэж бодогдохоор байгаад байна шүү ер нь. Тэгэхээр бас энэ энергийн одоо бас илүү гүн гүнзгий арай өөр юм мэддэг хүн байвал энийг сонсч байвал бас яагаад вэ гэдэг талаас нь нэг тийм комент хэсэгт хэрэг юм бичүүлээ тийм надад ч бас их сонирхолтой санагдчихлаа л гэж би бодоод байна тийм. Урд нь явж исэн замнаас нь л одоо тийм бас гаргал гэдэг шүү. За тэгэхээр таны энэ нөгөө нэг шийдэгдэхгүй байгаа энэ асуудал ажил чинь яагаад таныг өөр зам руу оруулах гэдэг учраас шийдэгдэхгүй байна гэж хэлэх гээд энэ бүр. Өөр чиглэл рүү явуулах гэдэг. Эн чинь бүтэхгүй. Одоо энэ амжихгүй. Ингэж яваад болохол явахгүй. Одоо харин зөв зам руу орж авсан дээр шүү дээ гэж хэлж байгаа юм шиг байгаа байхгүй бүр. Тэгэхээр одоо бүр гайхаж байна. За тэгэхээр та их тийм дэми юм хүлээгээд хараад тодорхойгүй юм хараад хүлээгээд байгаад байгаа юм болчих гээд байгаа байхгүй юу. За энэ бол маш сайхан карт байна тийм ээ. Цаашаа зам нээгдээд цаатал нь гэрэл гээгээ гарч ирээд байна. Ойн цорхон гэрэл гээгээр та яг л энэ замыг дагаад явбал тэндээс бол гэрэл гээгээтэй гадаад орчныг одоохондоо бүрэн харагдахгүй байгаа ч гэсэн алхаа хийгээд явах тусмаа цаашаага шин салбар, шин хүмүүс, гадаад орчин тэлэгдээд нэмэгдээд тэр нь танд бүр ийм гэрэл гээгээтэй газар байх гэдэг байна гэж хэлэх гээд байгаа байхгүй юу. Одоогийн байгаагаас ч бүр шал өөр төрлийн маш гоё юм байх гэдэг юм л та. За wait for a better offer гэсэн. Энэ чухал тий. Яарж одоогийнхоо байгаа нөхцөлд шууд шийдвэр гаргаж, шууд зөвшөөрөх хэрэггүй гэж хэлэх гээд байгаа байхгүй юу? Илүү дээр санал, илүү шин зам, илүү гэрэл гээгээтэй, илүү амжилтанд хүрэх, илүү тод зам танд гарч ирэх гээд байна. Тийм учраас яг одоо энийгээ жоохон байцсан жагаараа гэж хэлэх гээд байгаа. Танд бүр илүү тохирхон ирэх гээд байна гэж хэлэх гээд байгаа байхгүй. За resistance. Таны асуудал гадаад орчинд биш, өөрийн чинь дотор талд байна гэж. Хэрвээ бүтэхгүй бол яах вэ? Одоогийнхаа энэ байж байгаа аюулгүй байдлаа алдвал яах вэ? Мэдхгүй шин замаар алхаад яах вэ гэд. Тэрний цааталт юу байгааг нь мэдхгүй энэ замыг сонгох нь зөв үү гэд ингээд өөрийгөө айлгаад одоо нэгсэн доо дотооддоо нэг ингээд зөрчилтэй байгаад байгаа байдлыг энэ карт хэлээд байгаа байхгүй. За тэгэхээр энэ ард орж ирж байгаа шин зам урсгалыг эсэргүүцэх хэрэггүй гэж хэлээд байгаа. Хуучинтайгаа зууралдах хэрэггүй. Юм бүхэн шинжлэгдэж штэ. Шинэ гэрэл гээгээтэй өнгөтэй замыг нь сонгооч гэж хэлэх гээд байгаа юм байна. Тийм болохоор энэ шийдвэр хэрэг хүлээгээд байгаа бол тэрэн дээрээ жоохон хуучинтайгаа зууралдсан эндэл ингээл байж хад болондооч гэдэг юм уу жишээ нь тиймэрхүү шийдвэр хүлээж байгаа бол тэрийгээ жоохон хүлээж байгаараа гэдэг ингээд байхгүй юу. За 6 тэ 6 6-гийн пентакл 6-гийн зоос. За энэ болохоор санхүүгийн дэмжлэг, мөнгө төгрөгийн дэмжлэг, туслалцаа. Одоо өгөө аваа. Өгөө аваа шүү. Өгөө аваа нь тэнцсэн харьцааг хэлж байгаа.
илүү цалин нөхцөл таны одоогийн зуралдаад нэг солихгүй сонгохгүй байгаа энэс чинь илүү боломж. Илүү сайжрал мөнгө санхүүгийн хувьд. Энэ 9-ийн аяга гэсэн энэ карт. Хүслийн карт, хүсэл нь биелсэн хүний карт аахгүй юу? Тэгэхээр та бүр хүсэл нь биелсэн ингээд өстө додгор модгор сууж иж болох боломжийг одоо нэг гэрэл нь харагдаад ирж явахт наана нь өөр юм сонгочих гээд байх магадлалтай цаг үе юм байгаад байгаа шиг байна л та. Тэгэхээр энд хүсэл чинь биелээд та өөрийгөө яг зөв газараа зөв үнэлүүлэх юм орж ирэх гээд шүү гэж анхааруулж хэлээд байна л да танд. Чи нэг өмнө нь за энэ бүтэхгүй байх та. Гэхдээ нэг хүний нэг дотор нэг хүсэл өгдөн штэ одоо. Нэг бүтэмгүй юм шиг, боломгүй юм шиг, өөрт нь хатцсан юм шиг нэг мөрөөдөл хүсэл гэдэг юм чинь өөрөө угаасаа л одоо нэг том байдаг штэ тий. Тэгэхээр тэр хүсэл рүү чинь одоо таныг чиглүүлж өгөх юм орж ирэх гэдэг наа гэсэн үг. Сонголт шин өөр юм. Өөр цалин хөлс, өөр илүү юу боломж. За энэ сонголтыг, энэ шийдвэрийг, энэ сонголтыг хийж чадсанараа яг яах вэ гэхээр өөртөө маш их итгэлтэй, биеэ даасан шийдвэр гаргаж чаддаг, гаргасан шийдвэрдээ сэтгэл хангалуун байж байгаа хүнийг хэлж байгаа шүү. Таны гаргасан шийдвэр чинь тэр үед гаргасан шийдвэр чинь амьдрал чи одоо нөгөөсөө сонголтын шийдвэрийн үр дүн байгаад байгаа шүү дээ. Зөв газараа, зөв цагтаа, зөв сонголтоо хийгээд зөв шийдвэр гаргачих юм бол хүн чи одоо яг л энэ хүсэл нь биелсэн хүн байж байдаггүй зү тий. Тэгэхээр таны хувьд айгүй тийм чухал шийдвэрээ гаргах цаг үе нэрх гэдэг юм байна. Энэ ажил төрөлч одоо тэр хүсэж бодож байгаа. Тэгвэл нэг өөрт ч нэг томдсон юм шиг за тэр арай л хотлоо болов гэсэн хүсэл чинь биелэх замдаа та нөгөө бодсоор угаад нэг өсөндө тань руу энэ энерги ирж байгаа байхгүй юу? Бараг манифест нэг боддоор хийгээгүй ч гэсэн хүний хүсэл нэг олон жил бодсон ч гэдэг юм уу. За тэр хүсэл чинь тань руу ингэж ирж явах магадлал байна шүү. За тийм магадлалаар барахгүй ирж байна шүү. Тэгэхээр тэр одоо ямар нэг юм хуучин юм шийдхүү шин рүү яах уу гэдэг дээр нь жоохон хүлээж байгаа шин рүү н орчоол гэж хэлэх гээд байна л да. Ерөн товчхондоо болвол. За тийм болохоор өөрийн бодол санаагаа маш цэвэр байлгаж шин нэмийг хүлээж авах, уучинтайгаа зууралдахгүй байх энэ л их чухал болж орж ирж байна да танд. Өөрөө чинь үн цэнийг тодорхойлоод илүү гоё санал орж ирчих гээл байх шиг байна да. Огцом өөрчлөлтөө. За тэгэхээр энэ дээр таныг ингэнэ өөрийгөө битгий какосанай дэкодасай. Өөрийгөө битгий нуу гэнэ. Өөрийгөө бүр харин чинь хүслээ биелүүлэхийн тулд олон жил одоо ингээд зөвхөр ингээд нэг юм юуны юу лээ ингээд нэг ажилтан байсан бол танд одоо дарга болоод модж тодыгоо сууж явах боломж орж ирэх гээд байгаа гэж магадгүй. Жишээ шүү. Тэгвэл өөрийгөө одоо авьяас чадвараа хийж чаддаг юм аа, ажлын дадлага туршлага бүх юм одоо л гаргах цаг чинь шүү гэж хэлэх гээд. Одоо танд яг нэг нэстэ алхан дээр чинь яг энэ бууж ирэх гээд байна тий. За тэгэхээр тэр чаддаг юмныхаа чадвар мадвараа нуугаад ээж болохгүй нэ. Том мөрөөдөлтэй байгаарай гэж зоригтой байгаарай. Бүх зүйлийг боломжтой гэж өөртөө хэл, өөртөө итгүүлгэн. Одоо миний цаг үе ирэх ёстой. Та яагаад гэвэл энэ чинь өчнөө юм дадлагатай туршлагатай, өчнөө юм боломжтой зүгээр л ингээд өөрийгөө нэг ажилчин анги ч юм уу жишээ нэг байгууллага байлаа гэхэд ингээд танд магадгүй энэ байгууллагын хамгийн их дадлагатай туршлагатай хүн нь таал дарга болох ёстой хүн байлаа гэхэд та энд зүгээр л ингээд нэг юм зүгээр би энэ олон жил хийсэн энэ ажлаа хийгээд байжээ гэдэг нэг юм нэг иймэрхүү юм болж ирээд байгаа байхгүй юу? Үгүй та энэ байгууллагыг танаас илүү сайн хийж чадах, танаас илүү сайн мэдэх хүн байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр өөртөө итэг. Өөрийнхөө чадна гэдэгт итэг бүр. Тэгээ өөрийнхөө чадал авьяасыг нуугаад ээж болохгүй гэдэг байхгүй юу? Тэгээ бүх зүйлийг боломжтой гэдэгт итэг.
Ерөөсөө энэ таны л алган дээр буух хэрэгтэй байгаа байхгүй юу? Бусдын биш таны. Энэ алтан боломж, энийг эрэлгээгээтэй зам, энэ алтан боломж бол таны алган дээр буух ёстой бүр. Яг ингэж өөртөө итгүүлээ гэж. За тэгээд ингээд өөрийнхөө ертөнцийг бүтээгээрэй гэж байгаа байхгүй юу нэг карт. Ингээд л боллоо гэд нэг өөрийнхөө нэг байгаа байр суурьндаа нэг ингээд хандсан тэгээд өчнөө одоо ажил карьерийг өвдөрсөх боломжтой хин нэгэн байлаа гэхэд өөрийгөө ерөөсөө тэгж хүлээн зөвшөөрж одоо нөгөө ахиулдаггүй нэг хүн л гарч ирээд байна л да энэ дээр. Гэхдээ та хийхгүй бол өөр хин хийх вэ гэсэн л нэг тийм санаа хөзрүүл хэлэх гээд байгаа байхгүй юу? За тийм болохоор энэ уншлагыг сонссон нь те яг энэ хэрэгтэй цаг үедээ хэрэгтэй одоо тийм мессежээ энэ уншлагаар дамжуулан олж авч сонссон байгаасаа бас тэр нь өөрт нь дотор нь гэрэл гэгээ өөртөө итгэх итгэлийг нь өгсөн байгаасаа гэж ингэж хүсэж байна. За уншлах сонссон танд амжилт хүсье. Баяр таа.